Уучлаач таларх яврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна энэ цагт. Хоёрдугаар хаад 2-ыг бүгдээр уншина. Хоёрдугаар бүлэг. Елия дэш авагдав. Эзэн Елияга хүйсэлээр тэнгэрүүд авах гэж байх үед Елия Илишатай хамт Гэлгалаас гарч явв. Елия Илишад эзэн намайг битэл хүртэл хэлсэн чинь чи энд гэж гэсэн боловч Илиша эзэн минь бас тань таны би байхгүй гэв. Тиймээс битэл юу юм. Тэгтэл битэл ишүүлэгчдийн хөвгүүд Илиша руу гарч ирээд түнд. Эзэн таны хажуугаас өнөөдөр эзэн авч явах болно гэдгийг та мэдв гэж хэлв. Илиша хэлдэг. Тийм би дууг байсан. Елия түнд. Эзэн намайг ирэх рүү илгээсэн чинь чи энд гэж гэсэн боловч Илиша эзэн минь бас тань би таны байхгүй гэж хэлв. Тиймээс ирэх үед ирлээ. Ирэх үед ишүүлэгчдийн хөвгүүд Илишад ирээд түнд. Эзэн таны хажуугаас өнөөдөр эзэн авч явах болно гэдгийг та мэдв гэж хэлв. Илиша хандлагатай. Тийм би дууг байсан. Тэгэхдээ Елия түнд. Эзэн намайг Йордан руу илгээсэн чинь чи энд гэж хэлдэг Илиша эзэн минь бас тань би таны байхгүй. Ингээд тэр хоёр цааш яв. Тэр хоёрыг Йорданы тэнд зогсож байтал ишүүлэгчдийн хөвгүүдээс тэр хүн ирж харалтаа зайд зогсон. Елия нүргөө авч ихэд усыг цахиад тэр хоёр гэж ватсан. Тэр хоёр газар авч гарлаа. Тэгээд атаж гарсны дараа Илиша би чамаас авах гэсэн чамд юу хийх ёстой надаас гуйх гэсэн дэв Илиша. Таны сүнс баттай хоёр юу байг. Чи хэцүү юм болж байна. Тэр намайг чамаас авах гэж байх чи намайг олж харвал тэр чамд би. Тэр харахгүй бол би юу вэ? Тэгээд ялцаа явж байгаад харах. Галан тэр болон тэр хоёрыг салдав. Елия хүйсэлээр тэнгэрүүд одов. Илиша үнийг хараад эцэг Израилийн тэр баа мартин гэж ашиг. Тэр Елияг дай харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцыг зурн хоёр хэсэг болгон урав. Илиша Елияг залгамжлав. Тэр мөн Елиягаас унсан түүний нүрийг авч буцаад Йорданы ирэг дээр зогсов. Елиягаас унсан түүний нүрийг дээр аваад усыг цахиж. Елиягийн бурхан эзэн хаан байна гэв. Тэр инхүү бас усыг цахихад тэр нь хоёр тийш болгон ядаж Илиша атаж гарлаа. Ирэх удаа ишүүлэгчдийн хөвгүүд түүнийг холоос хараад. Елиягийн сүнс Илиша дээр амьлжээ гэв. Тэгээд түүний уцаар ич түүний өмнө газарт доош михив. Таны зарцмарын хамт тань хүчтэй байна. Тэдэнд явж таны эзнийг хайхыг зөвшөөрөж. Эзний сүнс түүнийг өргөж яваад аль нэг уулан дээр эсвэл аль нэг хүн дээр хайсан байж магадгүй гэв. Илиша үеийг гэж ингэж түүний дээр аюул зүйл ятгах гэдэг энийг түнгэв. Тиймээс тэрнийг хэлээ. Тэгээд уран өдөр ирж хайсан боловч түүнийг олсонгүй. Илишаг ирэх үед байх үед тэд түүндээ буцаж иржээ. Би танарт битгий явж хэлсэн босов гэв. Илиша гайхам шиг үйлдэх. Тэгээд тэр хотын хүмүүс Илишад агт энэ хотын байршлан эзэн таны харж байгаа ч таалжтай болж усан уу газар нутаг үүж шиг гэв. Илиша надад шинэ савч бодох давсхий. Тэр усны өдөр дээр очиж тийшээ давсагаас гад. Эзэн ингэж айлдаж байна. Би энэ усыг зөвшөөрсөн. Энд дахин үгүй ба үгүй дээр үгүй болно гэв. Илишагийн хэлсэн үгийн дагуу цэвэрсэн мөнх хусан өнөөдрийг хүртэл цэвэрхвээр мэджээ. Дараа нь тэртээс бид юу яв. Түүнийг замаар өгсөн гэж байдлаа хотоос хөвгүүд гарч ирээд түүнийг тоглон. Хазан толгойтой бөксөд бицгэр. Тэр агш харж эзний нэрээр тэднийг хараа. Тэгэхэд хоёр өвч модон дотроос гарч ирээд тэднээс 42 хөвгүүдийг тасч чаив. Тэр тэндээс Кармел руу яваад тэндээс Самар руу буцав. 엘리사가 돌이켜 죄를 보고 여호와의 이름으로 저주하매 곧 숲에서 안고 둘이 나와서 아이들 중에 42명을 찢었다. 엘리사가 거기서부터 갈멜산으로 가고 거기서 사마리아로 돌아왔다. 아멘. Хоёрдугаар хаад намын хоёрдугаар бүлгийг өнөөдөр бид нар уншлаа. Илиягаас тэр түүний сүнсийг надад хоёр дахин өгөөч гэж хэлж байна. Тэгээд энэ дээр бол үнэхээр гайхамшигтай. Түүний сүнс болвол Илиягийн сүнс Илиша дээр амьлжээ. Өнөөдрийн болвол бидний сайн мэддэг үг байна. Илия, Илиша. Тэгэхээр тэр Илия Илишагийн сүнсийг яаж авсан талаар энэ дээр гарч байна. Бид нар бол маш олон үгийг сонсож байсан. Энэ сүнсний талаар. Хуучин гэрээний ном учраас Илиягийн сүнс ямар утгатай юм бэ гэхээр бид нар харахтаа түүний үйлчлэл бол онцгой энэ сүнс хэрэгтэй байсан. Оноо тийм тослогдсон нэг гэсэн утгатай англи хэл дээр. Солонгос хэл дээр болохоор алтар, сүнслэг
За тослогдсон нэгэн гэсэн утгатай байна. Англи хэл дээр арай тодорхой байна. Тэгэхээр Бурхны өмнө үйлчлэхдээ хааныг босгохдоо, томилохдоо хаан болон иш үзүүлэгчийг бүлээн зөвшөөрөхөд тослогдсон нэгэн гэж хэлдэг. За Илишагийн хувьд бол энийг Илиягаас хүсэж байна. Тэгээд энийг бид нар харъя. Маш олон иш үзүүлэгч нар тэр үед бол байсан. Иш үзүүлэгч нарын сургалт гэж байсан бөгөөд маш олон иш үзүүлэгч нар цугларч тэднийг сургадаг байсан. Тэгээ Илиша хин, Илия хин мөн. Тэгэхээр энэ дээр бол бүгд бие бинийгээ мэднэ. Тэгээ бүх хүмүүс Илия бол бидний дээр гайхамшигтай иш үзүүлэгч Илияг Илиша дагаж байгаа гэдгийг бол иш үзүүлэгч нар бол бүгд мэднэ. Энэ иш үзүүлэгчдийг харах юм бол бие бинийг бол сайн мэдж байна шүү дээ. Илияг өнөөдөр Бурхан авч явнаа. Эзэн авч явах болно гэдгийг та мэдхүү гэдэг энэ иш үзүүлэгч хүмүүс бол бүгд мэдж байна. Тэгээд Илишаантай эзэн. За тэгэхээр өнөөдөр бол Илия явнаа. Тэгэхээр та хамт байх хэрэг байна уу? Хэрвээ Илия байхгүй болох юм бол Илиша та хүнд ганцаараа яах юм бэ гэсэн байдалтайгаар юм сандаж байна. Харин Илишагийн хувьд бол чимээгүй. Би бол эцсээ хүртэл явнаа. Илия ч гэсэн өөрөө мөн мэдэх учраас өнөөдөр миний явах өдөр Илия бол өөргөө мэдэж байна. За тэгээд Илишад болов тэр хоёрыг чи бол энд бай. За чи бол дахиж эглэхээр чи энд бай ёо. Ериход очиход ч гэсэн чи энд үлд. Мөн Йордонд ч гэсэн энд үлд. Ерихороо явахад мөн тэгж хэлж байна. Тэгэхээр бид нар эзний удирдагч бол хүмүүс бол энэ үгийг маш их сонсдог. За тэгээд тэр Илишагийн талаарх үгийг бол бид нар маш их сонсдог байгаа. Удирдагч нар нэрийн хувьд бол ямар зүрх сэтгэлтэй байх вэ гэдгийг бол манай пасторууд бол хоорондоо ярьдаг. За тэгээд Илишагийн үгээр зогсохгүй сүм чуулган ч гэсэн мөн адилхан. Сүм чуулган үйлчилж байгаа хүмүүс ямар зүрх сэтгэлтэй байх вэ гэдэг маш их энэ чухал үг байна. Тэгэхээр бидний үйлчлэл гэдэг маань сүм чуулганы ажил гэдэг маань бүгд хамт хийхээс хизээч ганцаараа бол би ганцаараа хийж би өөрөө хийгээд дуусах бишээ. Харин бид бүгд хамт хийж эцсээ хүртэл хамт явна гэдэг маань энэ Бурхны ажил. Тэгэхээр энийг харах юм бол өөр иш үзүүлэгчдийг харах юм бол тийм хүүтэн сэтгэлтэй харагдаж байна шүү дээ. Тэгэхээр энийг харах юм бол настай хүн явж байна. Тэгэхээр энэ хүн явж байхад эцсээ хүртэл түүнийг даах ямар шалтгаан байна? Чи бол залуу хүн. За тана Илия явж байна. Илиша хамт явах хэрэг байна уу гэсэн сэтгэлээр энд иш үзүүлэгчээр хэлж байна. Харин Илишагийн хувьд бол Илиша бол эцсээ хүртэл би Илияг дагнаа. Илияда үйлчлэнэ гэсэн зүрх сэтгэлтэй байна. Тэгээ Бурханд үйлчилж байгаа энэ зүрх сэтгэлийг харах юм бол түүний зүрх сэтгэл маш их өөр байна. Иш үзүүлэгчдийн дотор ч гэсэн жинхэнэ Бурхны өмнө агуу хэрэглэгдэж байгаа иш үзүүлэгч байна. Иш үзүүлэгч мөртөөсөө Бурхны өмнө бол минь яалгарч харагдаж байна шүү дээ. Илия
Илишад Илия чи бол энд бай тэнд үлдээ гэж хэлэхэд бол үгүй би эцэг хүртэл тантай хамт байна. Эзэн амьд бас та амьд би таныг орхихгүй гэсэн ингээд тэр хоёр цааш явсан. За тэгээ Илия бол өөрөө дээшээ тэнгэрт өрөвдөнө гэдгийг мэдэхгүй байсан. За тэгээд энэ бол сүүлчийн хором юм байна гэж бодоход бол хэн ч гэсэн ганцаараа явахыг хүсэхгүй шүү дээ. Гал Илия бол би явах учраас Илишагийн хувьд бол маш их гайхамшигтай зүрх сэтгэлтэй би эцэг хүртэл Илиятай хамт явна. Харин өнөөдөр явна хэм болвол хамт байх хэрэгтэй шүү дээ. Явахгүй байгаа юм шиг тийм зүрх сэтгэлтэй тэгээ иш үзүүлэгчдийг хажуудлаас чинь таны эснийг авч явахыг мэдэх хүүхэд та нар чимээгүй гэж Илиша бол тэр иш үзүүлэгч нарын хүүхдүүдэд хэлж байна. Тэгээ чимээгүй гэж хэлж байна. Тэгэхээр энэ үйлчилж байгаа зүрх сэтгэлийг харах юм бол үнэхээр гайхамшигтай. Эцээ хүртэл үнэхээр дэмжиж хүч өгч эцээ хүртэл үйлчилж эцээ хүртэл хамт байсан тийм үйлчлэгч байсан Илишагийн хувьд бол өөр иш үзүүлэгч нарт бол тийм бодол байхгүйсэн. Өөртөө болоод харж удирдах өөртөө л гэсэн бодолтой байхад Илишагийн хувьд бол Илияд үйлчилж байна, Бурханд үйлчилж байна. Бурхныг харж. Тэгэхээр бид нар Бурханаас хүч чадлыг авч, Бурханаас тусламжийг авч, Бурхан бидэнд бол хүч чадлыг өгдөг. Тийм болохоор Бурхан энэ үйлчилж байгаа хүмүүс хамт цуглаж үйлчилдэг учраас Бурханы үйлчлэл сүм чуулганыг харах юм бол тэр хэмжээгээр Бурханаас илгээгдсэн хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүст бид нар бас сайн үйлчлэх хэрэгтэй. Би сүм чуулганаа харах юм бол манай сүм чуулганд бол тийм их үйлчлдэг хүмүүс их байхгүй ч гэсэн за сайн мэдээд хараадаг хүмүүс болон үйлчлэгч нарыг харах юм бол үнэхээр сайн үйлчлдэг. На пастор бол үнэхээр нэг сайн зааж сургасан сүм чуулганд минь болохоор ямар нэгэн пастор ирнэ гэх юм бол өөргөлж гутал болон тэр костюм пижак хамгийн сайн үнэтэй тэр костюм пижак болон гутлыг бол авч өгдөг байсан. Тэгэхээр хоол авч өгтөөч гэсэн зүгээр хааны газарт очих биш. Үнэхээр тэр нэлээд бас сайн тийм газарт бол бид нар тэр хүнийг зочилдог. Тэгээд та бүгд бол гэрчлэлийг сонссон байх. Одоо манай энэ Америкт байгаа сүм чуулганы барилга болон Хабаровскт байгаа сүм чуулган бол цонх байхгүй байсан юм байна. Хабаровскт байгаа сүмийн барилгын бол цонх байхгүй байсан. Тэгээд тэр барилгыг барихад маш хэцүү байхад залбирч байгаа тэр пастор манай тэр пастрын залбирч байхад Мосе пастрын нэр орж ирсэн. Тэгээд манайч хэлсэн Америкт бас барилга барих гэж байхад бол нөгөө пастор бол надад туслаач барилга барьж явахыг хэлсэн. За тэгээд Мосе пастор бол тэр тусламж гуйсан пасторт бол тэр бүх боломжоор тусалсан. Тэгээд дараа нь бид нар өөрсдийнхөө одоо сүмийн барилгыг барьсан бөгөөд үнэхээр Бурхны тусламжийг тэгэхэд бид нар тэгэхээр үзэж мэдсэн. Бурханд үйлчлэнэ гэдэг маань Бурхны илгээсэн эсний боолд бид нар бас яаж үйлчлэх вэ гэдэг нь маш их чухал. Тэгэхээр бид нар яаж тэр хүмүүст эцээ хүртэл үйлчлэх үү гэдэг маань маш их чухал. Илишагийн хувьд бол энэ арга барилыг мэдэж байсан. Илияч гэсэн би бинийг бол харж ойлгож байна шүү дээ. Яагаад Илияч гэсэн мэднэ, Илишач гэсэн өөрийгөө дэшээ өргөднө, өөрийгөө явна гэдгийг бол мэдэж байсан. Иш үзүүлэгч нар ч гэсэн мэдэж байсан. Тэгээд энийг бол мэдээгүй юм шиг бол Илишагийн хувьд бол Илияд үйлчилж дагаж явж байна шүү дээ.
би Америкт байхад маш олон залуу удирдагч нар тэр өөрийнхөө байр суурийг хайж очино гэдэг маань одоо ч гэсэн нэлээд тийм загварстай болсон. Залуу удирдагч нар сайн газарт очиж удирдагч болж өөрийнхөө байр суурийг эзлэх гэж хүсдэг. Энэ бол эзний боолорч зогсохгүй ертөнц ч гэсэн мөн тийм байдаг шүү дээ. Сайн байр суурь байх юм бол хурдан тэр газарт ажиллахын тулд бол сургагдсан. Тэгээд өөрийнхөө үйлчилж байсан хүнийг хаяад өөр газарт явчих тийм хүмүүс их байдаг. Тэгээд Америкт бол 2 дахь үеийн үйлчлэгчнийг харах юм бол тэр сүм чуулганд үйлчилж байгаад тэрнээс илүү сайн байр суурь байх юм бол хурдан өөр тэр сайн байр суурь руу явдаг бөгөөд бурхан намайг дуудсан гэж хэлээд байдаг. Тэгээд тэр нөхцөл байдлыг харах юм бол үлдсэн пастор нь бол маш их шархлан шүү дээ. Яагаад тэр жоохон сүм чуулга гэтэл түүнийг бол дагаж байсан пастор нь хайчаа яваад үнэхээр үлдсэн пастрын хувьд бол хэцүү шүү дээ. Сүм чуулган ч гэсэн удирдагч нар маш их хэрэгтэй байхад тэгээд тэнд бас тэтгэврт байгаа пасторууд ч гэсэн яхаа мэдэхгүй нь. Яагаад тэр араас нь залгамжлах хүмүүс гарах ёстой байтал том чуулган руу яваад жижиг чуулгануудад ирэхгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид нар харах юм бол Илиша бол бурхны надад илгээсэн шүзгүүлэгч гэдэг Илия бол Илияд бол үйлчилж байна. Тэгээд Илия би бол одоо явнаа. Би чамаас авдахаас өмнө чамд юу хийх ёстойг надаас гуйгтөө гэсэнд Илия таны сүнс над дээр 2% илүү байг гэвэ. Тэгээд тэр чи хэцүү юм гуйж байна. Хэрвээ намайг чамаас авагдаж байхад чи намайг олж харвал тэр нь чамд биелнэ. Тэгэхээр таны сүнс над дээр 2% байгээ гэхэд бол үнэхээр эцээ хүртэл Илишагийн хувьд энийг бол үлдэж чадах уугүй юу? Энэ сүнс гэдэг маань итгэлээр хүлээн аваад зогсохгүй. Энэ сүнслэг мэдрэмж гэдэг маань бурхны ажил, нийгмийн ажил бүгд бол энэ сүнслэг мэрэгэн ухаан байдаг. Тэгэхээр тэр сүнслэг мэрэгэн ухааныг авахын тулд тэр сүнслэг зүйлүүдийг авахын тулд бол тэр өгөөч гэснээр авчт юм биш. Биеэр үзэж мэдэж бурхнаас хүлийн зөвшөөрлийг авсан хүмүүс энэ сүнслэг мэдрэмжүүдийг авдаг. Ариун сүнсээр дүүрэн байх юм бол бид нар гуйж залбирахад ариун сүнсийг авах боломжтой. Харин энэ сүнслэг мэдрэмж гэдэг маань бүр онцгой сүнслэг мэдрэмж гэдэг маань хэн дуртай хүн аваад байдаг зүйл биш ээ. 자기 보니까 제가 볼 때는 이제 엘리야가 자기가 자기 생각하면서 Илия бол өөрийгөө бодохдоо би энэ хүртэл яаж ирлээ гэж бодоод чицээ хүртэл намайг дагаараа гэж хэлээд сүүлийн хором хүртэл чи намайг харах явах хүртэл чи намайг авагдж байхад намайг олж харах тэр чам биелнэ. Тэгэхээр жоорлон шах боломжгүй Илишагийн хувьд тэгэхээр маш их анхааралтай бай гэдэг хэлж байгаа эцсийн хоромд Илия хувь салхиар тэнгэр өдөө одсон. Тэгээ Илиша үүнийг хараад эцэг минь Израилийн тэрэг ба морьт минь гэж шашгарав. Тэрээр Илишаг дахин харсангүй, Илияг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийн ховцыг 102 хэсэг болсон. Тэгээд тэр мөн Илиягаас унсан түүний нөмөргийг бол буцаад тэр нөмөргийг бол авсан байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр тэр дэшээ өргөдөхөд бол Илишагийн хувьд бол Илиягийн хувьд дэшээ өргөдөхтэй бол тэгж хэцүү зовж өгсөн юм биш ээ. Махуудын хувьд бол байхгүй болсон. Тэгэхээр махууд байхгүй болсон учраас түүний нөмөрөг бол унсан. За тэгээд Илиша бол энийг эцээ хүртэл энэ болгоныг харсан. Тэгэхээр бид нар Бурхны өмнө
бол мэрэгэн ухааны гуйдаг. 하나님한테 우리가 간구하는 기도가 Бидний 있습니다. бол Бурхны өмнө гуйх залбирал гэж байна. Тэгэхээр зарим зүйлүүдийг бид нар итгэлээр авах боловч зарим зүйлүүдийг бид нар нэлээд гүнзгий бодож ойлгох хэрэгтэй. Онцгой Бурхны сүнслэг, Бурхны мэрэгэн ухаан, Бурхны хүч чадал. 위대한 사업을 주시옵소서. Бурхан минь та надад дагуу үнэхээр тэр бизнес ажлыг өгөөч гэх. Тэгээ энэ бол гуугаад болохгүй. Агуу тэр бизнесийн ажил гэдэг маань 기회를 5개를 сүм 건축하시면서 чуулганыг 5 сүм чуулганы барилга барих тэр бизнесийн ажил. Тэгээд энийг бол эргэж харахад буцаж харахад бол маш их шалтгаан байна. Маш их зовлон, нулимс, маш олон хэцүү асуудлууд. Тэгээд энийг бол эцсийн хүртэл би эснийг эцсийн хүртэл харж 믿으며 итгэж 하나님만 바라보는 Бурхныг харсан 그런 그 욕심과 그런 관심이 이해를 있어야 됩니다. Бурхныг харсан хүссэн тэмүүлсэн зүрх сэтгэл байх хэрэгтэй. 큰 사업을 Бурхан миний хувьд бол өстой том сүм чуулганы хүсэж байна. Тэгэхээр энэ бол тийм амар болохгүй хуучин гэрээн дээрч бай, шинэ гэрээн дээрч байсан. Бид нар бол залбирал болчих юм шиг бодоод байна. Үгүй тийм биш. 하나님 앞에 인정을 Бурхны өмнө хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Сүнслэг хүч чадлыг авах хэрэгтэй. Ариун сүнсний бэлэг авьяастыг авах хэрэгтэй. Эцсийн хүртэл Бурхан дуулууртай байж ямар ч зүйл болсон үнэхээр унж завхрахгүй, оройтхгүй. Ямар ч зүйл болж байсан итгэж баяр хөөртэй байж Бурхны өмнө бүх зүрх сэтгэлээр дуулууртай байсан хүмүүст энийг авах боломжтой. Бурхан бол хэн дуртай хүнийг босгоод байдгийг биш. Тэгэхээр үгийг харах юм болов үгэн дээр бол хэлж байна эцсийн хүртэл. Илч Паулч гэсэн эцсийн хүртэл эсвэртэй нэгнийг хайж байсан. Дараа нь 그러다 보니까 디모데 같은 тэгээд Тимот шиг 디모데 миний хүү Тимот, Марк 처음에는 бол анх залуу байсан учраас орж гараад бол буцаад байсан. Тэгээд сүүлдээ бол эцсийн хүртэл дуулууртай байсан. Маркийг надад илгээгээрээ. Надад бол Марк маш их хэрэгтэй. Ийм хүмүүсийг хайжсэн шалтгаан Бурхны ажиллаар зогсохгүй. Бурхны өмнө хүлээн зөвшөөрөхийн тулд эцсийн хүртэл дуулууртай байж үйлчилж 하나님께서 보내신 Бурхны илгээсэн хэлсний удирдагч нарт үйлчлэнэ гэх юм болоо энэ сүнслэг хүч чадлыг бид нар авах боломжтой магтаал байна. 좀 느끼는 것입니다. Би энийг жоох мэдэрсэн. Магтаалын тэр сүнслэг мэдрэмж үгийн болон орчуулгын бүгд сүнслэг мэдрэмжүүд байна. Сүнслэг мэрэгэн ухаанууд байна. Бурхны өмнө Бурхны ажлын талаар зарим хүмүүс бол зүгээр мэрэгчл байхад болоо штэ. Толгой сайн байхад үгүй тийм биш. 영광이 있어요. Тэр сүнслэг мэрэгэн ухаан байх хэрэгтэй. Сүнслэг мэрэгэн ухаан байхгүй байх юм бол Бурхны ажлууд бол хийгдэх боломжгүй. Тэр хэмжээгээр Бурхны дотор бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр энэ ертөнцид бол энэ ажиллаж байгаа бизнес ажиллаж байгаа хүмүүсийг харах юм бол Бурхны дотор хүлээн зөвшөөрөгдсөн байна уу байна уу эцсийн хүртэл. Тэгэхээр өнөөдөр Илиягийн тэр зүрх сэтгэл, Илишагийн зүрх сэтгэл энэ бол эцсийн хүртэл хүлээж ямар ч зүйл болж байсан хүч өгч үйлчилж байгаа Илиша энэ зүрх сэтгэлийг бол энд харагдаж байна шүү дээ. Тэгэхээр Илишаг бол Бурхан босгож байна, хүлээн зөвшөөрч байна. Тэгээ Илишагийн хувьд эхний өдрөөс эхлээд тэр баатар сүнслэг мэрэгэн ухаан бол гайхамшигтай байсан. Бид нар ч гэсэн Иммануэль чуулганыг та нар бодоод үзээрэй. Зүгээр итгэл сайн байгаад залбирал болох бишээ. Иммануэль чуулган нэггүй итгэлийн амьдралаар амьдарч Бурхны босгосон эзний пастор хүнд үйлчлэн эцсээ хүртэл үйлчлээд ихэд хүч өгч ихээр эзний пастор хүний дуулууртай байх юм бол пасторт байгаа тэр сүнслэг хүч чадал та бүгдийн итгэлийн хэмжээгээр дамжуулаад өгнө гэдэгт итгэж байна. Тэгэхээр тэрийг бол хэрвээ Пагмаси пасторын хувьд энэ ертөнцид бол үнэхээр сайн мэдээ тараах тэр
хүч чадал байх юм бол түүнийг дагаад тэр бизнес хийдэг хүмүүс гарч ирэх хэрэгтэй. Тэр үйлчлэлийг хийж даахаар сүм чуулганы итгэгч нар байх хэрэгтэй, гарч ирэх хэрэгтэй. Тийм сүм чуулганы итгэгч нар олон гарч ирэх хэрэгтэй. Тийм хүмүүс байхыг та бүдээс хүсэж байна. Тэгэхээр энэ сүнслэг хүч чадлыг бид нар гуух хэрэгтэй. Энэ сүнслэг хүч чадал гэдэг нь бид нар дээр тийм амархан ирэхгүй гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Хамгийн гол чухал зүйл нь эцсээ хүртэл дуулууртай байж, эцсээ хүртэл хайрлаж, эцсээ хүртэл хүсэмжилсэн зүрх сэтгэлээр үйлчлэхийг хүсэж байна. Амен. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж, таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл чинь тэнгэрчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутам юм даалхыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгөдөө уучлсан адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд боруулаач. Бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сөргөж үрд таних. Амен. Амен. Өнөөдөр ч гэсэн